Цэнгэг аялал. За ингээ манайхан бас нэг зүйл дээр амар сайн анхаарах хэрэгтэй. Одоо энэ загслын маань энэ уурга, за дамар маамар байж байна. Тэр энэ түгжээнүүд бас байж байгаа. За энэ түгжээнүүд дээр манайхан амар сайн анхаарах хэрэгтэй. Одоо энэ ялангуяа жижигхэн өгөөш хийх байгаа бол мэдээж микро ийм жижигхэн зориулттай ийм өгөөшийг эргэлдүүлэх ийм эргүүлгэнүүд байдаг. Тэгэхгүй ингээд нөгөө нэг манайхан ч яадаг вэ гэхээр бас анханасаа ингээд нөгөө нэг мэдээлэл аваагүй учраас ингээд том түгжээ ингээд хамаагүй ингээд жижиг томыг ялахгүйгээр шууд ингээд авчдаг. Тэнгүүтээ нэг жижиг өгөөш дээр авчиад вовлоор бэлснаа дээр авчиад ингээд нэг том одоо жишээ нь энэ том ийм эргүүлэг хийчихэр өгөөш маань ерөөсө тоглохгүй бол өгөөш маань өөрийн гэсэн ингээд тоглох ийм зориулттай ингээд ийм сэлэх чадвартай байж байгаа. Тэгэхэд том ийм түгжээ хийх юм бол жижиг өгөөш маань тоглолт гарахгүй. За тэгэхээр ялангуяа одоо энэ жишээ нь Lucky John-ы одоо түгжээ одоо энд их дуртай том загсанд одоо зориулагч хийсэн. За тэгээд 6 номерын 28 кг даацтай байж байгаа. Одоо маш одоо том загсан зориулагчсан. За энэ маань болохоор ингээд одоо сүүлийн үед их оруулж ирж байгаа. Маш жижигхэн юм. Одоо манай спортын одоо загслах спортын багууд маань ихээр одоо хэрэгэлдэг. Одоо маш жижиг загсыг түргэн хугацаанд барихын тулд жижиг өгөөшүүдийг тэгэхээр дандаа юм жижиг түгжнүүд хэрэгэлдэг. За түгжин маань өөрөө манайхан ингээд амар тийм цөөхөн хэрэглээд аваад идэг. Тэгэхгүйгээр ингээд аль болох ингээд сонголтуудтай байх хэрэгтэй. Одоо ингээд энэ дотор ингээд хийцэн байж байгаа. Бүх харьцмаар сайзууд нь байж байна. Дунд байна, жижиг байна, том байна. Ингээд одоо энэ түгжнүүд бол ингээд эргүүлэхтэй байна, эргүүлэхгүй зүгээр дан түгжээ байна тий. Өгөөш маань өөрөө бас заавал эргүүлэхгүйгээр одоо тоглох юм өгөөшнүүд байж байгаа. Тийм болохоор ингээд аль болох сонголтуудаа зөв хийх хэрэгтэй. Тэгээ одоо энэ спиннингийн загслын төрөл дээр болохоор хамгийн гол одоо хэрэгслүүд маань энэ вовлер байж байгаа. За ийм төрлийн одоо хиймэл жараах гэх юм уу тий. Вовлерүүд дээр одоо энэ эргүүлгүүдийг одоо төлхөө хэрэглэнэ. За бэлснаа дээр бас хэрэглэнэ. Бэлснаа өөрийн гэсэн эргүүлэхтэй бэлснаанууд ч байна. Эргүүлэхгүй одоо халбаг гэж яри тий. Халбагнууд ч байна. Тэгэхээр нөгөө нэг заавал ийм эргүүлэхгүй дан түгжээдэг байхгүй. Тэрэн дээрээ шууд одоо энэ халбаг өгөөшийг хэрэглэх бүрэн боломжтой. Халбаг чинь өөрөө дотор бүтцэн технологи нь угаасаа тийм эргүүлэхтэй байна. Халбаг нь өөрөө эргэжээдэг учраас заавал давхар тийм эргүүлэхтэй түгж бас шаардлагагүй байдаг. Тэгэхээр одоо манайхан гол дээрээ шууд өгөөшөө шидэж үзэж байхдаа л бүгдийн сайхан туршиж одоо өөрийн биеэр туршиж үзэж явах хэрэгтэй. За энэ өгөөш маань тоглолт нь зөв явж гинөө, буруу явж гинөө тий. За тэгээ том эргүүлэх хийчих юм бол одоо өгөөш маань тоглохгүй шууд тэрэндээ чирэгдээд явах ингээд боломжтой байдаг. Тийм болохоор аль болох өгөөшөнд таарсан юм эргүүлгүүдийг хийж байгаарай. За жишээ нь одоо энэ ихэд Phantom 21-ийн халбаг байж байна. Энэ дээр ихэд одоо ингээд шууд юм уйдаг юм гогцоотой байна. Тэнгүүт энэ дээр эргүүлэхтэй одоо аль болох эргүүлэхтэй түгжээ хийх. Тэгжээж одоо энэ маань ингээд бүрэн эргэлдэхтэй ийм боломжийг нь бүрдүүлж өгнө. Эмэгтэйчүүд ихэнхдээ Instagram дээр байгаа ирчүүдийг л караашилдаг. Гэхдээ амьдрал дээр начиг залуу сонгочдөг. Энэ бол ультра мэдрэмж. Өндөр, нам, фигурны, галбар чухал биш. Тодорхой чухал. Хүмүүс үнэтэй зүйлийг л талс гэж боддог. Гэхдээ энгийн зүйл хамгийн сайхан. Энэ бол ультра мэдрэмж. За ингээл хамгийн одоо гоё хэсэг дээр ирж байна. Энэ маань юу гэхээр мэдээж одоо загсыг одоо хуурж барих те. Одоо байгалийн амтнаар байгалийн амтныг бол барьж болохгүй. Тийм болохоор загсан дээр одоо хамгийн гоё хэсэг маань бол энэ өгөөшнүүд байж байгаа. За өгөөшн дундаа та бүхэндээ одоо өөрийнхөө цуглуулгаас одоо вовлер буюу одоо энэ хиймэл ийм өгөөш болон за бэлснаа буюу халбыг ингээд та бүхэндээ танилцуулъя. За ингээд вовлер маань өөрөө бас ингээд ийм өөрийн гэсэн ийм савлгаануудтай байж байгаа. За ардаа ингээд ийм тоглолтын ийм одоо сэлэх ийм
зураглалыг ингээд бичсэн байж байна. За энэ болохоор ингээд Lucky John-ы Anira гэж загварын өвлөр байж байна. За их байгальтай их ойрхон өнгөтэй юм ногоон туяатай цагаан гидстэй одоо нэг ёсны хиймэл жарааха тий одоо загас шиг ингээд ийм үйлдвэрлэж хийдэг. За энэ болохоор ийм дээрээ тэмдэглэгээ нь ингээд 69 одоо миллиметрийн хэмжээтэй буюу 6.9 см-ийн урттай. За floating одоо энэ вовлерууд маань өөрөө сэлэх одоо гүнээрээ ингээд тодорхойлогддог байгаа. За floating, за sinking тий тэгжээж одоо энийхээ граммаас шалтгаалаад усны мандлын доогуур тий 50 санжаас 1 метрээс ч илүү ийм сэлэх чадвартайгаар ингээд өгөөшүүд манд бүгд ийм тодорхойлогдсон байдаг. За та бүхэндээ тэгээд энэ вовлерийн цуглуулгаас үзүүлье. За ингээд маш олон төрлийн вовлерууд одоо үйлдвэрлэдэг. За энэ бол Mustad брендийн за Olive Green гэдэг Ayu гэдэг одоо энэ өнгө байна. 55 мм-ийн урттай. За sinking тий усны одоо мандал доогуур сэлэх юм чадвартай. За тэгээд энэ маань өөрөө бас их миний дуртай өгөөшүүдийн нэг. Одоо ирүүнд юм ягаан туяатай, цагаан гидстэй, ногоон одоо биетэй, нуруунд хэд юм хар хүрэн өнгөтэй. Одоо энэ бол одоо маш гоё ажилдаг. Одоо биеиндээ аягүй дуртай. Дотроо юм шайрхтай. Ингээд одоо усан цэлж явахдаа дуу чимээ гаргана. Загасны сонирхлыг одоо амар их татна. За вовлерууд маань бол маш олон төрөл байдаг. За энэ маань ингээд одоо миний ингээд цуглуулгын нэг хэсэг одоо тэмцээнд ороход ашигладаг. Маш жижигхэн одоо 2 граммаас дээшээ 2-3 граммын ийм юутэй ийм одоо вовлернууд байж байна. За ингээд хүн ингээд манайхан загасдаг спортоор орж явахдаа ингээд одоо хамгийн их асуудаг юм. Ямар үгөөш амар сайн ажилтдаг вэ гэлдэг дүүхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол мэдээж өнгөний сонголтууд одоо маш их байдаг. Тийм болохоор одоо ямар голд одоо шитгэс шалтгаалаад нууруу, голуу, юунд шитгэс шалтгаалаад өгөөшүүд юм өнгөнүүд маань ингээд гарч ирнэ. За өгөөшүүд маань маш өргөн одоо ийм сонголттой байдаг. Тийм болохоор аль болох ингээд олон төрлийг цуглуулад одоо аяныхаа богцонд хийчихэд бол ингээд загас барих боломж маань илүү бүрдэнэ. За одоо энэ ингээд миний тэмцээний данд ашигладаг ийм жижигхэн загсан зориулагдсан одоо ийм жижигхэн хэмжээний ийм вовлерүүд байж байна. За та бүхэнд одоо энийг ингээ харуулъя. Энэ бол одоо маш сайн ажилтдаг одоо Duo гэдэг Японы брендийн 45 мм Ryuki гэж загвар байж байгаа. Энэ маань ингээд ийм шар ийм гидстэй, хар нуруутай, ногоон туяатай биетэй. Ийм жижигхэн. За ингээд вовлерууд маань үйлдвэрээсээ цаанаас ингээд ийм 3 салаад ирдэг дандаа. За энэ Duo болохоор ялангуяа Японд дээгнүүд одоо маш сайн дээгнүүд гэдэг. Нэг ёсны одоо тэнийх чадвар одоо багтай. Том загас орс үед одоо аль болох тэнийхгүй те загасаа алдахгүй гарч ирнэ. За энэ ингээ Rafala брендийнх байна. За энэ бас би их дуртай энд Phantom 21-ийн хар жараахаа шиг юм. За би энэний одоо ойрын үед одоо ингээ дандаа 3 салааг нэг салаа болгоод байгаа. Яагаад гэхээр нэг ёсны одоо зөв зохистой загасчлалыг илүү би төлхөө хүмүүст одоо мэдээллийг хүргэх их дуртай. За нэг салаа маань өөрөө маш өндөр ач холбогдолтой. За нэг загасаа маш бага гэмтэй. За сэртэнгийн дарах хэрэгтэй. За сэртэнгүү загасчлаа сурчвал одоо байгальтай ээлтэй буюу одоо загасаа спорт тал руу хөгжүүлж буцаагаад одоо бариад буцаагаа тавьдаг, зургийн дараа тавьдаг. Ийм зорилтоор одоо ашиглаж байгаа нэг салаатыг. За нэг салаатыг ач холбогдол нь одоо 3 салаанаас илүү байдаг. Яагаад гэхээр 3 салаа маань өөрөө загасыг амар гэмтэй. Хоёрт одоо янз бүрийн дархинд чулуун тэглэхтэй 3 салаа илүү байдаг. За нэг салаа болохоор ерөөсөө загасанд хэрвээ орхол юм бол одоо зоолт маш сайн ордог. Яг л одоо гоё зоогдож өгдөг. Өөр тэглэх дэгээ байхгүй те. Бусдууд нь ингээ ил гарчаад ингээ тоглоулаад ингээ явж явах одоо загасаа татчих явцсан те өөр юм тэглээ те. Загасаа алдах боломжууд нь илүү байдаг. Тийм болохоор аль болох юм нэг салаагаар солиод ингээ хэрэглэх юм бол ерөөсөө маш гоё. Одоо анханасаа ингээ гоё зөв зохистой загасчлаа сурчвал их гоё. За энэ болохоор ингээ Lucky John-ы Anira-гийн 49 мм-ийн одоо энэ загвар байж байна. Бас ингээд нэг салаа болгоод овнор Японд дэгээр тоноглолцсон. За ингээд
ийм жарааха шиг ийм өнгөтэй. Одоо загсыг одоо ингээ манайхан ингээ загс маань өөрөө ингээд 100 болонгууд ингээ загшлахаар ингээ үерлээд ус маань ингээ жоохон туяа орцсон байдаг. Тийм үед ингээ илүү тод өнгийн өгөө шиг ашиглана. За цэнгэг усанд бол мэдээж бүх төрлийн өгөө шиг ашиглана. За тэгэхээр манайхан ингээд гоё нэх гоё хол зориод очиж үед маань ингээд гол ус маань үерлцэн тохиолдлоос амар их байдаг. Тийм болохоор ингээд өгөөшний өргөн сонголттой та бүхний аяндаа одоо гарч байгаараа гэж зөвлөж байна. За жоохон ингээд үерлсэн үед бол ингээд аль болох юм тод өнгийн загсыг одоо аль болох одоо загсны нүдэнд илүү өртөх тэр боломжийг нь олохын тулд юм тод өнгийн өгөөшүүдийг хэрэглэнэ. За тэгээд одоо энд ингээд том бөглөрүүдийг та бүхэндээ харуулчих. За илүү нөгөө камерт маань илүү гоё харагдах учраас та бүхэндээ. За энийг ингээд тавьчих тий. За энэ болохоор ингээд Phantom 21-ийн 77 SP одоо загварынх байна. Илүү одоо доогуур тоглоно тий 0 одоо 50 санжаас доошо бүнд одоо тоглоно. Тэгээд энэ бөглөр маань өөрөө ингээд урдаа юм ирүүтэй байдаг. Энэ ирүү маань одоо энэ өгөө шиг ингээд тодорхой хэмжээнд ингээд хөдөлгөж одоо ингээд янз бүрийн хөдөлгөөн хийхтэй ийм зориулттай байж байгаа. Тэгжээж одоо загсыг одоо загсны дурыг хөдөлгөж одоо энэ болохоор ингээд аюу гоё тийм гиц тийм гинтсэн жаргах шиг тийм улаан суталтай. Мэдээж загслах спорт дээр ингээд түгээмэл хэрэглэгддэг одоо энэ өгөөшүүдийг танилцуулж байна. За энэ өгөөш маань өөрөө маш олон төрөлтэй. За усны мандал дээгүүр одоо явдаг өгөөшүүд байна. За усны дөнгөж одоо ороод доогуур нь тий маш гүйхэн усанд одоо шитгэхэд зориулагдсан одоо хөнгөн ийм грамтай өгөөшүүд байна. За гүнзгий усанд мэдээж аль болох тий доогуур сэлэх урт ирүүтэй. За одоо ингээд ирүү маань одоо илүү урт болдог, илүү доогуур сэлэхийн тулд за энэ богино ирүүтэнүүд ерөнхийдөө дандаа нэг дундуур одоо хүүх юм чадвартай байдаг. Тэгээ өгөөшүүд маань мандал дээгүүр гэж байж байна. За усан доогуур байж байна. Бүр ёроолоор одоо сэлэх юм чадвартай өгөөшүүд байна. Тэгээ бидний өнөөдөр ингээд та бүхэндээ хэлж байгаа маань дандаа ингээд өргөн хэрэглэгддэг юм өгөөшүүдийг танилцуулж байна. За энэ болохоор ингээд Язуригийн одоо олив грин өнгө маш гоё тоглолттой. Маш одоо урт ирүүтэй байж байгааз энэ маань илүү гүнээр тоглох тийм чадвартай байж байгаа. Маш гоё хөнгөн илүү ингээд доогуур сэлэх юм боломжтой. За тэгээ мэдээж өгөөшөө дээгүүрүү доогуур тоглуулахаас уургаараа бас ингээд шийддэг шүү манайхаа. Хүмүүс хитрхи ингээд уургаа доошлуулад гүнээр сэлүүлээд одоо доогуур зоох тийм дархимэрхэн тэглүүлэх юм боломжоо өөрсдөө бүрдүүлээд идэг. Тэгээ тэрүүгээр одоо энэ өгөөшнүүд чинь тодорхой хэмжээний бас үнэтэй учраас одоо өгөөшөө гоё цуглуулсан өгөөшөө алдах юм боломжтой байдаг. За энэ бол Lucky John 69 Anira-гийн флютийн загварын одоо энэ дундуур сэлэх чадвартай юм өгөөш хийж байна. Одоо та бүхэнд бас өргөн хэрэглэгддэг юм Веснаг ингээд товчхон ярьчих. За ингээд Весна маань өөрөө ингээд ийм янз бүрийн төрөл байж байгаа. За энэ маань ингээд үйлдвэрээсээ цаанаас ийм 3 салаад игээтэй. Тэгээ ингээд дотроо бас ингээд ийм флайтай одоо нэг ясны ийм үсээр ингээд тоноглолцсон тий. Одоо ингээд энэ маань усан дотор орохоор амар гоё юм хөдөлгөөнийг гаргаж өгдөг. Одоо загсыг илүү их татах сонирхлыг нь одоо бий болгоно. За энэ маань хоёр талтай юм өнгөтэй байж байгаа. Энд ийм улаан өнгөтэй, энд ийм шар өнгөтэй. Тэгэхээр энэ маань одоо загс барих боломжийг илүү бүрдүүлж өгнө. Тэгээ усанд орохоор одоо ингээд эргэлдэж тоглоно. За тэгээд бас өргөн эргэлдэгдэг. Одоо энэ намар цагт бол ялангуяа юм жараахануудыг эргэлдэг байж байгаа. Одоо ийм эрзэн жараах. Одоо хүмүүс яг сүүлийн үед энэ жарааханы одоо энэ сонголтуудыг бас маш гоё олноор нь оруулж ирдэг болсон байж байгаа. Манайхан тэгэхээр дэлгүүр ороод цайхан өөрийнхөө хоббинд зориулаад маш олон төрлийн өгөөшийг ингээд сонгох боломжтой байгаа. Тэгэхээр мэдээж 100 ямар өгөөш хэрэглэх үү? Намар бол ялангуяа бовлоор жараахыг бол төлхөө хэрэглэж болно. За тэгээд флайдер болохоор ингээд мэдээж стример гэх мэт ингээд янз бүрийн өгөөшүүд байж байна. За ингээд жараахад дигэн дээр ингээд одоо та бүхэндээ үзүүлье. Жараах болохоор өөрийн гэсэн дигээгүй байж байгаа. За дигээтэй ч бас байдаг. Тэгэхээр ингээд эндээ зориулагдсан одоо ийм сул ийм өөрийн гэсэн туглагтай ийм дэгээнүүдийг одоо хэрэглэн жараахаан дээр.
За ингээд та бүхэндээ үзүүлчихье. За ингээд энэ болохоор ингээд өөрийн гэсэн грамтай одоо 2 грамын жинтэй тэгээ жараахан үлгэх зориулттай юм дэгээ хийж байна. Одоо та бүхэндээ харуулж байна. За тэгэхээр энэ дэгээгээр юу хийх вэ гэхээр яг ийм хиймэл ийм эрзэн жарахад тэр ингээд зоогоод толгой хэсгээс нь ингээд жарах хиймэл жараханыхаа толгой хэсгээс нь ингээд зоож өгнө. За ингээд зоож үзүүл. За дэгээ маань ингээд хийж байна. Толгой хэсгээс нь ингээд зоогоод ингээд гаргачихна. За гаргасныхаа дараа нь ийшээ гүйлгээд яг энэ джент болынхоо яг энэ хэсэгтээ ингээд авчирна. Энэ болохоор ингээд Lucky John-ы гоё джент бол байна. За ингээд эргүүлээд ингээд харуулчихна. За тэгээ энийгээ гидсэн доороос нь ингээд сүүлж чийгээд ингээд тэгээд ингэж барил. Тэгээд энэ маань өөрөө энэ жарахаа маань эндээ ийм дэгээ оруулах юм одоо зориулт юмтай. Тэгэхээр энэ маань яах вэ гэхээр дэгээгээ яг энэ дотроо ингэ барил. Одоо дэгээ харагдахгүй нэ гэсэн үг. Тэгэхээр энэ маань яадаг вэ гэхээр ямар нэгэн дахин тэглэхгүй дэгээ маань тий. Тэгээд загас орсон үед яг ингэ орлоо гэхэд энэ маань ингээд энэ ч амар юм уян бохгүй юу? Ийм эрзэн. Тэгэхээр шууд дэгээндээ ингэ загас маань зоогдно. Тэгээд сэртэнгийн дарцсан учраас маш амар. Буцаагаад өөр энэ одоо сэртэнтэй уйлан жарахаага буцаагаад дэгээнээсээ салгахаар ингээд шууд гэмтээдэг. Тэгэхээр нөгөө хиймэл жарахаа маань ингээд орхноо сэмрээд алга болно. Энэ маань уул нь хар өнгөтэй байсан. Одоо ингээд өөр шийдчээ загас өрсөөр ингээд цайраад орог саарлах болцсон байж байна. За тэг эндээс бас нэг жарахаа үзүүлчихье. Одоо энэ маань ингээд ийм том ийм сүлтэй. Бол энэ маань ийм 2 салаа сүлтэй. За энийг бүр ингээд загасны тоглолт маань жарахны тоглолт нь ингээ өөр болно. За энэ жарах бол их гоё тоглоно. Энэ том сүлтэй учраас ингээ яг жарахаа шиг явна. Энэ маань болохоор илүү гоё нуурын өнгөнд их тохирсон өнгө. Гол дээр ч бас болно л доо. Их гоё өнгөтэй. Ийм Lucky John-ы брендийн жарахаа хийж байна. Тэгээд эдгээр маань савлгаанда дандаа 5-аас 8 ширхтээ ихвчлэн байдаг. Тэгээд нөгөө жарахануудаа манайхан яг хөө ихвчлэн ингээд шууд ийм боксонд ичдэг. Тэгэхээр өөрийнх нь хуурай байх чигтэй одоо юу гэмдэ байдал нь алдагдаад илүү ингээд хуурай хатуу болно. Тийм болохоор манайх айл болохын ууц тийм зориултын савнд нь хатгалж байгаарэ. Битүү юмд агаар орохгүй. Тэгвэл ингээд тослог байдлаа алдахгүй. Илүү ингээд гоё. Одоо зарим жараханууд бас өөрийн гэсэн ийм үнэр гаргадаг юм амт гаргадаг. Дотроо ийм үнэртэй байдаг. Тэг ингээ гол чидэнгүүт ингээ нуурын чидэнгүүт ингээ өөрөөсөө үнэр амт ялгаруулдаг. Ялангуяа тийм юмнуудыг бол зориултын савнд нь хийгээд сайхан хадгалаад тэгээ яг загшлах үедээ гаргаад тэгээ хуурай осныхаа дараа нь савндаа хийж байгаарэ. Реклам дээр дандаа кул залуучууд алхдаг. Гэхдээ амьдрал бол реклам биш. Өндөр, нам, фигурны, галбар чухал биш. Тодорхой чухал. Хүмүүс үнэтэй зүйлийг л талс гэж боддог. Гэхдээ энгийн зүйл хамгийн сайхан. Найзуудтайгаа зүгээр л тулга. Энэ бол ультра мэдрэмж. За мэдээж ингээд уурга дамраа ингээд сонгоцсон үед бол утаснууд одоо амар их чухал. Одоо бидний хуучин хэлж заншнаар сатурк. За хуучин бол ерөөсөө ингээд манай ах нар байна. Одоо бидэрт анх ингээд загслыг зааж өгчээсэн хүмүүс маань ингээд дээр үддөө те 90-ад онд маш бүдүүн сатурктай. Тэгээ өвчин дандаа том загсанд үздэг байсан. За тухайн үед одоо ямар сатурк хэрглэж исэн бэ гэ одоо ботход бол нэг юм маш бүдүүн те. Ерөөсөө ингээд ямар ч одоо амьтаа орсон ерөөсөө тасархааргүй тийм бүдүүн одоо сатуркуд хэргэлдээс. Одоо үед бол орчин цагт одоо энэ маш олон брендийн одоо маш гоё юм сатуркуд одоо үйлдвэрлэгдээд зах зээл дээр одоо ингээ гарцсан байж байна. За та бүхэндээ энэ сатуркийг товчхон ярив. За энэ болохоор ингээд Японд үйлдвэрлэгдсэн биг гэж загварын одоо энэ сатурк байж байна. За мэдээж энэ манайхан ингээд худалдаа авалт хийхдээ
ямар одоо өгөө шийдэхэд зориулж байгаа гэдгийг бас маш сайн бодох хэрэгтэй. Жижиг өгөөш юм уу те, том өгөөш юм уу? За том өгөөш бол мэдээж арай илүү даацын том бүдүүн сатурк хэрэглэнэ. За энэ сатуркийнх нь ард маань ингээд бүх тайлбар нь байж байгаа. Тэр хүмүүс ингээд шууд одоо энэ оригинал ингээд сатуркуудыг аль болох хэрэглэх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор ингээд яг оригинал маань эн чинь өөрөө технологи нь үйлдвэрээсээ ингээд бүх туршилтыг нь хийгээд нэг номерын сатуркн дээр одоо тим өгөөш юм. 0.16 мм-ийн одоо лайн дээр 2 кг-ийн даацыг нь хүлээж авах боломжтой. Гэт одоо энэ ингээд бичсэн байж байна. За энэ утас маань болохоор флорокарбон 100% флорокарбон утас. За флорокарбон утасны нэг бас юм давуу талууд байдаг. Флорокарбон маань яадаг вэ гэхээр бусад сатуркийг одоо илүү эдлгээтэй байдаг. Яагаад эдлгээтэй байдаг вэ гэхээр энэ өөрийнх нь технологи нь одоо маш сайн, илүү одоо жив хүч нь илүү байдаг, маш хурдан живдэг. Тэгэхээр одоо илэгдэл төсвөртэй ингээд жижигхэн ингээд нэг жоохон сэмэрсэн баг тэр маань ингээд таныг анзаараагүй үед бол ингээд тасрахгүй те одоо загсаа алдахгүй байх боломжтой. Тэгэхээр манайхан ингээд сатурка ингээд амар удаан хэрэглээд одоо юу гэдэг нь зунжингаа, намарчингаа хэрэглэнгүүтээ ингээд үзүүрээс нь ингээд сольж байгаа гэж би зөвлөмөр байна. Яг ингээд нилээн ингээд наашин татаж гаргаж ирж байгаа үзүүр хэсгүүд нь дандаа илүү их гэмтдэг. Илүү их нөгөө ингээд чулуун цохиж байд юм уу, модон тэглэх. За тэгээ тэвлэх явц дандаа нөгөө наанаа ингээд орогцсон байдаг болохоор тийм болохоор ингээд 1-2 удаагийн загслалтаа хэрэглээд үзүүрээсээ нэг 3 м ч юм уу те таслаад тэгээд арай ингээд хуурай болоогүй ингээд хэсгээ ингээд өгөөшөө уйж байгаарай. За тэгээд энэ өгөөш маань одоо ингээд нэг осны 8 паундын буюу 4 кг-ийн ингээд даах одоо чадвартай. За паундаа бол манайхан за ерөнхийдөө бол нэг 2 хуваачд болно тий. Ингээд ойлгоход амраар нь хэлэхэд бол тэгээд энэ болохоор 2 номерын 0.23 мм утас. За тэгээд 8 паунд буюу 4 кг-ийн даацтай. За Японд үйлдвэрлэгдсэн юм утас байна. За энийг болохоор ингээд лидер байна. За flying leader. За тэгээ мэдээж зүгээр спиннингийн загшлалт ингээд аль талдаа ашиглах бүрэн боломжтой. Энэ одоо үйлдвэрийн утас маань ингээд ардаа ингээд бүх тэмдэглэгээнүүд нь байж байна тий. За энэ болохоор яг энэ брендийн Big гэдэг энэ загвар маань болохоор 0.66 хүртэл одоо буюу 25 кг хүртэл даацтай үйлдвэрлэгддэг. Тэгэхээр ерөөсөө одоо энэ утасны маань бүдүүн буюу 0.16 мм-ийн хэмжээ дээшээ нэмэгдэх тусам даацын буюу хүлээж авах загсны маань даацыг илүү нэмэгдэн дээшээ. Одоо жишээ нь 19 мм-ийн утсан дээр 2.5. За 0.2 дээр бол 3 кг-ыг хүлээж авах гэж байт юм уу. Дээшээгээ тэгээд 5, 6, 7 гэд нэмэгдээд явна. Тэгэхээр манайхан утсаа авахдаа дандаа энэ дээдлийн тэмдэглэгийг нь маш сайн харж авах хэрэгтэй. Тэгээ өөрийн чинь уурга жижигхэн одоо ийм ультра лайт уурган дээр бол ийм 0.23 ийм утсыг бол хэрэглэхгүй. Илүү бага те 0.10 ч байт юм уу. 0.12 мм. Тэгээд 5 г-ийн өгөөш маань өөрөө маш хөнгөн учраас тэрэнд таарсан лайныг хэрэглэнэ. Тэгжээж каст ихэд хол явна. Тэгэхгүй болохоор манайхан яадаг вэ гэхээр нэг малдаа амар гоё ингээд жижигхэн хөнгөн уур авцсан байдаг хөөхгүй. Тэнгүүтээ нэг бүдүүн утас ичдэг. Тэнгүүтээ ингээд нэг жижигхэн өгөөш авч шидэх гээд байдаг. Тэнгүүт нөгөө нэг утас чинь бүдүүн учраас хөнгөн уурган дээр саваад ерөөсө хол ингээд шидэхэр явдггүй байхгүй юм. Яагаад гэхээр ерөөсө баланс нь таарахгүй. Тэг ингээд 0.23-ийн одоо энэ өгөөчдөр бол доороо ич нэг 8-аас дээш грамын тий өгөөшийг шидчихэж аягүй гоё шидэлт. Сүк гэл ерөөсөө амар гоё явна. Тэгэхгүй болохоор одоо энэ утсан дээр маш жижигхэн өгөөш хийгээ шидэх юм бол явахгүй. Гэхдээ хүнд утас учраас явахгүй гэсэн. Тэр монофиламент болон одоо энэ флорокарбон за орчин үед одоо ингээ бүр юунууд хэрэгэлдэг болчиход байгаа юм сүлжмэл утаснуудыг ийм даун утас маань өөрөө энэ эдрийг бодвол илүү даацтай байдаг. За эдэр маань одоо 0.6 мм-ийн бүдүүвчтэй. Одоо маш нарийнхан тий тэгсэн мөртлөө бүр ингээ 6-7 кг даацтай. За тэгээд сүлжмэл утсыг бас зөв хэрэглэхгүй болохоор нэг гимн ингээд ирчлээд байдаг байхгүй. Одоо юм муу эргэлдүүр хийгээд тэнгүүтээ ингээд буруу тоглолт хийснээс, буруу каст хийснээс
ийм сүлжмэл утаснууд ингээд их ингээ хоорондоо ингээ ирчлээтэд орооцолдох юм боломжийг амар бүрдүүлдэг. Тийм болохоор аль болох ингээд ийм флорокарбоныг хэрэглээд за тэгээд мэдээж ингээд шат маань ахих юм бол та бүхэн ингээд ийм сүлжмэл даун утаснуудыг хэрэглээд илүү даацтай, илүү одоо гоё тийм одоо загсаа алдахгүй байх юм боломжууд нь илүү байдаг. Цэнгэг аялал